орчин хүнийг тодорхойлдог. Гэтэл хүн болго юу гэж боддог вэ? Би бол би. Надад одоо манай найз ямар ч нөлөө үзүүлээгүй гэж боддог. Тэр шиг худлаа юм аахгүй. Хүн болгонд одоо тэр орчин маш чухал нөлөө үзүүлдэг бол сэтгэл зүйчнэр айгүй олон тодорхойлж гаргасан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ орчныг үнэлж дүгнэмээр байна. Ямар орчин байсан юм тий? Тэгэхээр нөө токсик харилцаа гэж яриад байна шүү дээ. Хэрвээ орчин чинь токсик байгаа та өөрөө токсик хүн болж хувирсан бол энэ орчныг цэвэрлэнэ. Энэ орчноос ангижирна. Одоо нөө гэртээ их цэвэрлэгээ хийдэг шиг хамаг хог шороогоо өстө бүр танигдахгүй болтол нь сайхан цэвэрлэнэ гэсэн. Одоо таны багын найзууд токсик гэж болно шүү. 5 дахь өрөө одоо өнөөдөр энэ 7 хоног дуусах гэж байна. Тэгэхээр 5 дахь өрөө найзуудтайгаа пи юу? Би бол чанартай тэг зөвлөдөхгүй. Пи юу найзуудтайгаа 5 дахь өрөө дуудаж байгаа. Оо. За тэгээ сонс. Нэг ч эерэг юм ярихгүй. Нэг ч таныг чаленжилж чи тэгээч ингээч гэж чамд одоо үлгэр дуурайл үзүүлж би ийм сурлаа. Би фитнест яваад ийм гоё боллоо ч гэдэг юм уу. Нэг ч ийм ярихгүй. Эсрэгээр чи юу хинхийг юм? Чи юу хинээтэй юм? Чи юу ажил гэж ярьдгийг. Гэр орондоо сууж гэд доошо татсан юм ярьж гинүү, дээшээ чиглүүлсэн юм ярьж гинүүдийг дүгнээл нэрсийн жигсаалт гаргаад улаан зураас татал тэр хүмүүсээс олгоод таслаа.